GCR Mongolia компани нь 2017 оны 3 сараас хойш оюу толгойн далд уурхайн төслүүдэд барилга угсралт, газар шороо, гүний нэвтрэлтийн ажил үйлчилгээнүүдийг чадварлах ажиллах хүчинд тулгуурлан амжилттай хийж гүйцэтгэсээр ирлээ. Бид 2017 онд 387 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байсан бол 2 жилийн хугацаанд нийт ажилтнуудын тоо маань 924 болж 2 дахин өссөн үзүүлэлттэй байна. Оюу толгойн босоо ам 3 болон 4-ийн нэвтрэлт төсөлд 760 ажилтан ажиллаж байгаа бол 3А төсөлд 88 ажилтан тус аюул осолгүй ажиллаж байна. Нийт ажилтнуудын маань 10% нь Өмнөговь аймгийн оршин суугчид бол 12%-ийг гадаад мэргэжилтнүүд, 78%-ийг Улаанбаатар ба бусад аймгийн хотын иргэд эзэлж байна. Хүйсийн харьцааны хувьд бидний дийлэнх хувь буюу 89% нь эрэгтэй бол 11%-ийг эмэгтэй ажилтнууд эзэлдэг. Гадаадын их дээд сургуульд бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй суралцж төгссөн залуучууд нийт ажилтны 18%-ийг эзэлж байна. Компани нийт ажилтнуудын дундаж наслалт 33 байна. 2019 онд давтагдсан тоогоор нийт 283 ажилтныг мэргэжлийн ур чадвар хөгжүүлэх, 198 ажилтныг ерөнхий ур чадвар хөгжүүлэх, 5 ажилтныг гадаадад буюу олон улсад мэргэжлийн ур чадвар дээшлүүлэх, 3132 ажилтныг ажлын байран дээрх сургалтанд тус хамруулсан байна. 2018-аас 2019 оны хичээлийн жилд нийт 11 их дээд сургуулийн оюутан, 3 мэргэжил сургалт үйлдвэрлэлийн техникумын оюутнуудад тус 1 жилийн төлбөрийн тэтгэлэг олголоо. GCR сургалтын төв маань 2018 оны 9 сард нээлттэй хийснээс хойш 1500 гаруй ажилтнаа сургалтнуудад амжилттайгаар хамруулад байгаа бөгөөд эх 6 сарын хугацаанд нэмээд 1000 хүн сургалтанд хамруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. 2018-аас 2019 онд болсон онцлог үйл явдлуудаас дуртахад GCR Mongolia компани Монгол улсын топ 100 аж ахуй нэгжийн 52-т анх удаага шалгарсан. Дотоодын ажилтнуудад хэд хэдэн чадвар эзэмшүүлэх, дээшлүүлэх, мэргэжил олгох, гадаад болон дотоод сургалтуудыг зохион байгуулсан бүх ажилчдаа мандал даатгалын, жаргалан гэр бүлийн эрүүл мэндийн даатгалд хамруулсан 6 талд ур чадвар үйлдвэрлэлт төслийг хамтран хэрэгжүүлж эхэлсэн. Оюутны тэтгэлэгт хөтөлбөр зарлан амжилттай хэрэгжүүлсэн. Монгол инженерүүд Австралид төслөө амжилттай эхлүүлсэн. Сургалтын төвийг байгуулж, үйл ажиллагааг эхлүүлсэн гэх мэт олон амжилтуудаар дүүрэн байна. GCR Mongolia компани 2019 онд төлөвлөгөөний дагуу оюу толгойн уурхайн төсөлд ажиллаад хөдөлмөрийн чадвар төр алдсан осолгүйгээр 3 сая хүн цагт хүрлээ. Ингээд бидний 2019 оны эхний хагас жилийн бүтээн байгуулалтуудын амжилтуудыг харьцуулсан байдлаар танилцуулахад таатай байна. Бид нийт 123,760 м3 газар шорооны ажил гүйцэтгэсэн маань харьцуулсан байдлаар 10 ширхэг 12 давхар угсармал байшинтай тэнцэхээр бүтээн байгуулсан байна. Бид нийт 7600 м3 бетон зуталтын ажил гүйцэтгэсэн маань харьцуулсан байдлаар 2 ширхэг босоо ам 2-ын цамхагтай тэнцэхээр бүтээн байгуулалт болжээ. Бид нийт 350 тонн төмөр бүтээцийн ажил хийж гүйцэтгэсэн маань харьцуулсан байдлаар 3 ширхэг бүхээгт галт хэрэгтэй тэнцэхээр бүтээн байгуулалт болжээ. Бид нийт 870 м шугам хоолойн ажил хийж гүйцэтгэсэн маань харьцуулсан байдлаар нарны гүрний урттай тэнцэхээр бүтээн байгуулалт болсон байна. Бид нийт 11300 м цахилгаан кабель шугамын ажил хийж гүйцэтгэсэн маань харьцуулсан байдлаар инх тайвны өргөн жилийн урттай тэнцэхээр бүтээн байгуулалт болсон байна. Бид төсөл хийснээс хойш босоо ам 4 дээр нийт 21 удаагийн тесэлгээ хийж 52.6 м3 нэвтэрсэн 39.8 м өндөр 958 м3 бетон бэхлэгээ хийж гүйцэтгэсэн. Босоо ам 3 дээр 34 экскаватораар 26 м3 8 удаагийн тесэлгээгээр 50.9 м3 тус нэвтэрсэн нь харьцуулсан байдлаар Централ Тауэрын өндөртөө тэнцэхээр бүтээн байгуулалт болсон байна. Ажлын өндөр бүтээмжтэй хариуцлагатай байж 3 сая хүн цаг хөдөлмөрийн чадвар төр алдсан осолгүйгээр амжилттай ажиллаж байгаа бүх ажилтнууд болон хамтрагч байгууллагуудаа баярын төргий.